Сайн байцгаана уу? Та бүхэн өдрийн мэндийг хүргэе. За, та нарынхаа өмнө Тэнгэрийнхаа зургийг илгээ тавьсан байна. 2025 оны 10 дугаар сарын 15 3 өдөр. За, 3 өдөр болохоор ч бууд гариг маань иргэшээдэг лав гариг гэсэн үг. За, бууд гаригийн маань бэлэг тэмдэг болохоор одоо энэ байна. За, баруун дээр харуулъя одоо энэ гэсэн үг. Меркурий гэсэн бааз. За, Меркурий бууд гариг маань гэсэн үг. Маргаашийг иргэшээж байгаа бууд гариг маань одоо энэ тараа хилэнцгийн ордод байна. Энэ баруун дээр үзүүлж байгаа би энэ хулганараа. За, нар маань болохоор жинлүүрийн ордод байна. Сар маань арслангийн ордод. Тэгээ сая хэлсэн маргаашийг иргэшээгч маань хилэнцгийн ордод. Тэгээд ангараг гариг маань мөн адилхан хилэнцгийн ордод. Пархас бод гариг маань мэлхийн ордод. За, яагаад зөвхөн эдрийг ингээд голлож байгаа вэ гэхээр хамгийн чухал үүсгэж байгаа энерги мэдээлэл эдгээр гаригуудаас ирж байгаа гэсэн үг. За, ямар мэдээлэлүүд байна вэ гэхээр одоо энэ тарж интэй цөмөрөө нар маань энэ дараа дөрвөлжин байгааз нар маань ядаж байгаа тийм. За, дөрвөлжин гээл ерөөсөө цөмөр ингээ харах юм бол ерөнхийдөө бидрийг те ингээ тайван суулгадаггүй, ингээ амар амгалан байдаггүй, юмыг жоохоо ингээд давшуулах гад бидний хүч хөдөлмөрийг шаардах гад байдаг ийм энерги гэж ойлгож болно. Ер нь л эерэг бол биш. Ер нь жоохон гэдэг бидрийг ингээд тайван байлгуулахгүй байгаад байдаг, хүчлэхэд байдаг гэсэн. За, тэгээд тэр нь маань болохоор нар маань пархас бод гарагтайгаа им дөрвөлжин холбоостой, энерги холбоостой. Сар маань бас адилхан ангараг гариг руугаа. Тэгээд бууд гариг маань буюу маргаашийг иргэшээж байгаа гариг маань өөрөө ангараг гаригтай энэ холбоос үүсгэж гисэн байгаа. Энерги холбоос энэ хоёр хоорондоо холбогдож байгаа гэсэн. Тэгээ хоорондоо холбогдож байгаа ангараг гариг болон бууд гариг маань яаж юм гэхээр энэ доошоогоо хараа бидний дотоод мэдрэмж сэтгэл рүү им сүрэгчин болгож байгаа гэсэн. Сар руугаа. За, тэгээд энэ ингээ харж ийш тийм ээ. Цөмөрөө сар маань дөрвөлжин тэгээд бууд гариг руугаа гэсэн. За, тэгэхээр одоо цөмөрөө юг анхаарах вэ гэхээр за нэгдүгээрт цөмөрөө ингэн. За, юутайж бууд гариг маань иргэшээж байгаа энэ өдөр ээлтэй өнгө, ногоон өнгө байдаг. Бид ногоон өнгийн эд хэрэглэх те ногоон өнгийн одоо ядаж ухамсаа будах ч юм уу гоё тийм ногоон өнгийн үнэт чулуу, за үнэт биш чулуу байсан ч болно, ямар ч ялгаагүй ногоон өнгө өөрөө орж явуул айгу ээлтэй гэсэн үг. Шалтгаан хараа ийм юм байгаа. Бууд гариг чинь бидний ингээд сэтгэж боддог ухаан тийм үү? Ухааныг одоо хариуцчихдаг юм гариг багхгүй юу? Тэр энергийг өгж яадаг. Тэгэхээр бидний ухаан улам цэцэн болно, сэлмэг болно тийм ээ. Тэгээд финк шуудлах орчин мөнгөний энерги гин 7 хүртэл болохоор эн чин зүрхний үрдний өнгө байдаг байгаа. Тэгэхээр ингээд айгүй олон талаас нь харсан ч айгүй гоё ээлтэй юм өнгө байгаа. За, дараачих дээр нь бид нэр ингээд анхаарах идэрхтэн гэх юм бол бидний гар байгаа. Яагаад гар вэ гэхээр одоо энэ бууд гариг маань тийм ээ бидний хэлдэг, ярьдаг, барьдаг, бичдэг, жолоо барьдаг гэд энэ хөдөлгөөнийг эрхшээж яадаг гариг учраас цөмөрөө ангараг гаригтайгаа нийлжсэн байгаа болохоор жоохон ширүүхэн байж магадгүй. Тэгэхээр цөмөрөө гараа гамны, гараараа уунав, гараа зүсв, гараа гимтэв яагаад гэвэл тийм ээ гарынх нь энерги одоо сул байгаа гэсэн үг. Ингэж ойлгон цөмөрөө. За, мис ажилбарт мэдээж чирэг цөмөрөө маш болгоомжтой хандах шаардлагатай. Яагаад тэгэхээр энэ ангараг гариг маань өөрөө мис ажилбарыг те одоо мис ажилбарыг ингэж харуулж идэг энерги багхгүй. Тэгээд энэ ч юм бүр ингэ тараа мис ажилбарынхаа өөрийнх нь хилэнцгийн ордод байгаа. Тэгээд эндээсээ сүрэг ирчмээс одоо сарлуугаа явуулчихсан болохоор цөмөр ямар ч хэсэн анхааралтай хандах шаардлагатай гэсэн үг. За, ямар жилтэнгүүд маань илүү анхааралтай байх вэ гэхээр гахаа жилтэнгүүд маань илүү анхааралтай байна. Тэгээд цөмөрөө бүх ордууд маань юуг анхаарах вэ гэхээр одоо ингээд гаднаас тийм ээ гаднаас ярваа нэгэн дарамт шахалт ирэх юм бол одоо 50 өнгөрөө өөрсдөө хин нэг дарамтлахгүй шахалт үзүүлэхгүй байх хэрэгтэй. Ярваа нэгэн зүйлийг те ярваа нэгэн гаргалгааг сэтгэл хөдлөлтөөгөөр те ерөөсөө тэр гаргалгаа гаргаж болохгүй сэтгэл хөдлөлөөс үүдэж гарч байгаа үг хэлийг үйллийг хийхгүй хэлэхгүй байх одоо хэрэгтэй гэсэн үг. Тэгээ сэтгэлийг маш сайн хянах хэрэгтэй, маш тайван байлгах хэрэгтэй. Ялангуяа одоо энэ сэтгэл маань тийм ээ одоо энэ харж байгаа бол арслангийн ордод байгаа штэ дөрөв би энэ дэр заасан тийм ээ. Сар маань арслангийн ордод байгаа. Тэгэхээр маргааш одоо дотоод ээгоогоо
Тэ ерөөсөө ингэж гаргаж ирэхгүй айгу ухаантай гаргаж ирэх хэрэгтэй. Өөрийнхөө бие төвийг яг зөв үед нь зөв одоо илэрхийлэх хэрэгтэй гэсэн үг. Ямар ч түрэмгийлэл байхгүй, ямар шахалт байхгүй, ямар ч муухай үг хэлэхгүйгээр зөв аргуул одоо сайн байхгүй юу? Яагаад вэ гэхээр бид нар ингээд өөрийгөө ил гаргах, төв илгэх одоо ялангуяа энд нар маань те бас ингээд төрүүлжин аспект үүсгээд энэ бархас байдгаар руу явуулж гсэн байгаа. Бархас байдгарыг мэнтэй эх орон, ээж, нутаг, уул, ус гэдэг одоо энэ нэгтэй холбогдчихсан учраас зөвмөр төрсэн газраа муу ажиллахгүй, төрсэн эх орноо муу ярих, ээжигээ төрсэн гэрээгээ ерөөсөө муу ярьжлахгүй. Яагаад вэ гэхээр эн чинь ингээд айгүй таагүй энергийг цаашаа татнаа. Цаашаа хаашаа татах вэ гэхээр харилцаа руугаа татна. Харилцаа руу татна гэдэг чинь тийм ээ. Нар маань өөр харилцааны энергид байгаа штэ жинлүүрийн орд. Жинлүүрийн орд чинь бидний харилцааг зөв байх уу, үнэн байх уу гэд одоо тэр бүх энергийг эрхшээж идэг тийм ээ. Ямар сайндаа л шүүхийн одоо бэлэг тэмдэгчийн жинлүүрээдэг штэ. Дими дэнсэлдэг тийм ээ. Тэгэхээр айгүй зөв байхгүй бол хитрхи их нэг тал руугаа хэлбигээ дэнслэе шүү гэдэг ийм сануулж байгаа энерги ирж байгаа шүү. Тэгэхээр хит нэг тийшээгээ бас ингээд орч одоо давмгайлах учраас харилцаагаа хин нэгэнтэй уулзраа олох гэсний бараг дэмий юм болов хэрэг уулзраа олох гэж байгаа бол айгу ухаалаг ярих хэрэгтэй, айгу зөөлөн ярих хэрэгтэй, хүчилж болохгүй гэсэн үг. За тэгээд энэ мэдээллүүдийг хүргэхийг ингээд зорилоо. Бүгдээрэнд нь өдрөө амар амгалан, тайван, сайхан өнгөрөхийг хүсье. Мэдээж одоо энэ энергиуд маань юм жоохон тийм ширүүндүү байгаа учраас цөмөрөө заслаа хийн штэ тийм ээ. Өглөө босоод сайхан өөрийгөө өрөөн, бусдыгаа өрөөн, аав ээж, үр хүүхэд их орноо сайхан магтъя, сайхан өрөөй. Өөрсдийгөө аягүй сайхнаар өрөөгөөд өнөөдөр маань ээлтэй авах болтугай, ангараг гариг маань, бууд гариг маань ивэх болтугай, нар маань, бархас байд гариг маань, сар маань бүгд ингээд ээлтэй тий сайхан ээлээ хайрлах болтугай, хатуу бүх эрчим зөөлрөх болтугай гэж цөмөр ингээд өөртөө сайхан засаж өрөөх хэрэгтэй. За ингээд цөмөрөө энэ удаагийнхаа мэдээллийг энэ хүргээд өндөрлөе. Дараагийн бичлэгээрээ иргэн уулзцаая. Баярлалаа. Баяр та.